Монгол Улсын их хурлын дарга Зандахүгийн энх болд өнөөдөр хааны эрэлт 2016 олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургалт дадлагын хаалтын ажиллагаанд оролцлоо. Төрийн хүндэт харуул сургалт дадлагад оролцож буй нийт бие бүрэлдэхүүн Улсын их хурлын дарга энх болдыг хүндэтгэл үзүүлэн өгсөн юм а. Хагас сар гаруй хугацаанд үргэлжилсэн энэ удаагийн хааны эрэлт 2016 олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургалт дадлагад 47 орны 2000 гаруй цэргийн албан хаагч оролцсон. Төрөл бүрийн сургалт дадлагжилтад хамрагдахын зэрэгцээ нийт бие бүрэлдэхүүн бүтээн байгуулалтын ажилд оролцсон 5000 гаруй иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн байна. Хааны эрэлт 2016 олон улсын энхийг дэмжих ажиллагааны хээрийн сургалт дадлагын хаалтын ажиллагаанд зориулсан цуглааныг нээж Улсын их хурлын гишүүн, засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд цолмон үгэлсэн юм. Тэрээр олон улсын тавцан нэгдсэн үндэсний байгууллагын хүлээх үүрэг хариуцлагыг улам бүр нэмэгдэж байгааг дурдаад хааны эрэлт 2016 олон улсын энхийг дэмжих ажиллагааны хамтарсан сургалт дадлага нь энэхүү зорилтыг хангахад чиглэгдэж байгааг тэмдэглэн хэлсэн. Улсын их хурлын дарга энх болд хааны эрэлт 2016 олон улсын энхийг дэмжих ажиллагааны хээрийн сургалт дадлагад оролцсон бие бүрэлдэхүүнд баяр хүргэж үг хэлсэн юм а. Энэ жил зохион байгуулж явуулсан тус сургууль нэгдсэн үндэсний байгууллагын синхэр дуулалтын игнийг өргөдөг оролцогч улсуудын зэвсэг түвшин энхийг сахиулах ажиллагааны чадамжийг нэмэгдүүлэх Аз Умпанлан бүс нутаг цэргийн итгэлцлэл аюулгүй байдлыг бэхжүүлэхэд бодиттой хувнаар оруулж байгаа томоохон арга хэмжээ гэж Монголын улсын төр засаг ардтан үздэг бөгөөд зэвсэг түвшин энэхүү сургалт дадлагыг өөрийн орон зохион байгуулалт тодорхой хэмжээний туршлага хөрөнгөлүүлсийг сайшаа тэмдэглэхийг хүсэж байна. Хааны сахиулах ажиллагааны олон улсын хээрийн сургалт дадлагын нэр хүнд ач холбогдол хамрах цар хүрээн жилээс жилд өсөн нэмэгдэж бүс нутгийн хэмжээнд төдийгүй төв дэлхийн томоохон арга хэмжээнийг олж чадсан Монгол Улсын их хурлын даргавч сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлье. Хааны эрэлт 2016 олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургалт дадлагын хаалтын ажиллагаанд Улсын их хурлын гишүүн, засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд цолмон, Улсын их хурлын гишүүн энх баяр энх болд гадаад орнуудаас Монгол улсад суугаа элчин сайд нар, элчин сайдын яамдын цэргийн атташе нар болон Батлан хамгаалахын яам, зэвсэгт хүчний жанжин штабын удирдлага, олон улсын сургуульд оролцогч улс орнуудын цэргийн багийн бие бүрэлдэхүүн болон хүндэт зочид оролцлоо.